Яг сайн байна. Чадвар удирдлагчийн парт орох бэлэн боллоо. Like subscribe дараад бус боломжтой энэ засрууд өнөө шийгээрэй. Ингэснээр бичлэгийн чанар сайжирч парт орон төсөө багсах юм шүү. За тэгээд тоглоо сууж таалас хоёргоор. 90 өдрийн дараа 7 дугаар давхар өөрөө нэгцэн. Бас дараачийн алхмуудаа бэлдэж зарим зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Одоо ганцхан жил дараа жил төгслөөд гээд ирэхээ сууж байна. Удаан хүлээлгсэн ветеран корпорацийн хөвцөө эзэмшигчдийн хурал удахгүй эхлэх гэж байна. 14 цаг гэхэд сорилтын цамхгийн 1-р давхрын сарны нуур дээр цугларна. Оцрол хайгаад болчихно шүү. Канжих юм уу зөлгийн бэнд. Та нар яг цагтаа байл. Бид нэр тэр шатрын үлгийгч хийх гэж өдөөдөр нойрог явсан шүү дээ. Одоо бидний тавьж явуулж чачна. Болно. Тэгэхээр чи нас барсны нөхөн төлбөрийг авах хэрэгтэй. Банкныхаа мэдээлэл өгчгөө та нар. Гэт энэ итийг банд нь оруулж байгаамаа. Тэгэд өөрсдөө танилцуулж эхэлдэг. Нүдний шилж манай хэдэд данган бүлгмийн баг гэд 7 дугаар давхар руу нэг үд хайх га явсан байгаа гэд хэлдэг. Үд гинэ. Тэгэхээр галч үүний үд багталтай. 7 дугаар давхрыг ч галын хүчээр амархан давандаа авал. Нөгөө самуруу бүлгмийн Такаши ч Жонхёгийн хэлснээр үндэсний эрдэсээ хусаад өгч байгаа чигшогт. Эний дараа нь хэрэгтэй ямаараа баартартнаа. Манай дэш тэгээд Андрыг 5 дахь давхрын эзэн гэдгийг сонсоод толгоонд маслаад байж байсан. Жонхёгч нэмж орж ирээд болгоомжтой харцаарай. Гэт нөгөө эдийг харуулцнаа баг. За хөөгч балаарай. Дараач. Чөтгөрүүд 1 миллиона. Нөгөө чинь дахиад шок. Орилгоо бол юмуд дэлж. Бэтэ давхрын бүлгэн бидэнтэй холбогцоо. Бид амуулааны шүтдэг Декасус гэр бүлийн цусаа матна. Бид 1-р давхар төвлөрж байсан ч аргасан. Тэрийг барихад туслууд 11-р давхар байж байгаа ариу эдийг ч олоод ий. Тэгээ тэрийг 11-р давхрын урагчин бог өгчөж байгаа юм уу? Өнөөтэй хангалттай. Гэсэн айлс амар уурлал гараад ирдэг. Нутикас ус нохонот. Наар суудгсан овшнот. Олж байгаа хитээсийг олоод өгч. Тэ. Чи хамаасан тэ. Миний өшөг аавна гэж. Одоо л яг боломж нь. Надад туслана зү. Бити санаа зовоо. Би чиний өшөө авалт чинь туслуулна. Гэтэ бид одоо болгоомжтой хэрэгтэй. Чиний өчийг тулчин гарах маань надад хангалттай байхгүй. Шууд өөртөөгөө бариад өгчвөл бүр л хэцүү. Гэтэ Алис надад итгэлдэй. Дүүл өнөөдөр шашгнуур дахиад идэв шүү. За тэгээ. Сорилтын цамхаг 7 дугаар давхар тундраа. Дангуун бүлмийн иж бүр нусаа хацартаа наагаад наасан нусан баагаар хөлдсөн байж идэг. Яач ч байсан олох болно. Гэд байж байсан Жихёг ирсэн байдаг. Тоглогч Канжихёг яах гэж ирэв. Хараад л ойлгомжтой шүү дээ. Энэ давхрыг зөвөрлөх гэж л ирлээ. Чиний туслалцаа хэрэггүй. Бид өөрсдөө олох гэж байна. Энэ тослын гэсэн та нарт бити төсөөлөд байгаарай. Би галч үүний үдээ араас л авч байгаа. Энэ газар манай онцгой маршрут шүү. Тийм байтал алдахгүй юу? Алдхаа битгий инээд хүргээд байгаарай. Чаддсан бол зогсоохгүй үзэлтэй. Ой, ийш орж. Тоглогч Канжихёг. Би тэний том бенч шүү. Та яах гэж юм хөдөн газар ирээ? Энэ зохицуулах юм байгаа мó. Санаа зовлтгүй зүгээр. Гээ явчнаа. Жихёг доошоо цас руу шигж орохгүй хөнгөн явцсан байдаг. Нөгөө хэд нь болохоор бүр доошоо шигдсэн яваад байгаа. Тэгээ нөгөө хэд чинь багийг мэдгдсэн чинь нөгөөд нараас нь тагж яваад яаж үдийг авах харгийг мэдгээд тэгдэг. Жихёг тэгээ нэг аллаг болсон газар ирсэн ээ. Энд ч данган бүлгэн их л ахалтай. Цогцсон хаана байгаа юм бол. Энд чинь гарцаагүй. Гэсэн ардаас нөгөө даг гэсэн хідэн ирчнэ данган бүлгэнийхаа. Жихёгч тэгээд иглүү барай галт үлээл. Шунлын нүдэд тэгээд ашигласан чинь нэх хөлгтөө үзүүл байдгүй. Та нар гадаа том чулуу харсан уу? Тэр бол мөсний тороолуудыг тэмдэг. Тэдний нутг нь баруун хавцаа байдаг. Энд биш гэсэн үг. Тэнд энэ байна гэдэг нь юу нь олсон шүү. Энэ заманд зөвхөн галт чуун үндэнд хүрдэг юм байна л да. Тэгсэн мөсний тороолууд тэрний төлөө яваад байгаа. Өөрсдөө хүүдний хамгаалалттай байж яах гэж вэ? Гэсэн гаднаас нь дайралт ирдэг. Зүгээр гараад ирдэ. Тэгсэн нөгөө өмнөх партийн төгсгөл гардаг 2 эрт. Лиордо Бертио 108 левелтэй. Хараад төвшний зөрүүнээс олж харах төдийдл маана гэж шууж байдаг. Зугтаад тусламж дуудаа. Та өөрөө яах? Би зүгээр буцаад гараад ирэхэд уух ямар дайлаарай. Хуулбарлах төгслөнд 4 удаа өөх гэж байгаа юм шиг юм хэлсний дараа амьд үлдэх хэрэгтэй. Хэлэх бодгоо нэг чадварыг нь төгжиж яваад 4 чадвар хорно. Дээж Жихёгийн 1020-ыг өрчдөг.
Нөгөө эмэгтэй чинь чиний цус их амттай өнөртөж байна гэж солиороод эхэлдэг. Энийг огигээ додч. Хүн уулгаалаад мөсний тороолуудтай хамтраад байгаа. Та нар хийж байгаа зүйлүүд үү? Тийм ээ, бидний бэлдсэн занга. Чөтгөрүүд бид нэгдүгээр давхрын гиндагаас амьд гарсан хүмүүсийг нэрийг хэлсэн. Тэрээс Ёсон Unknown бас чи. Таадын нэг чинь айлсаа гаргах туссан байх хэвээр. Бас тохиолдолд чи дөрүүлээ түрээд ирчлээ. Чөтгөрүүд тентхийн хүмүүсийг гаргалчихсан баг. Алис одоо хаана вэ? Алиса чинь юу яриад огч ойлгохгүй юм шиг. Би Бертионтээс авчихмаа. Нөгөө хэд нь ч ийм чадварлаг байхаар нь Батны айлс тусалсан гэж хижиг төрүүлээд эхэлдэг. Жихёх Жинит яах ихийг төрүүлээд гатаралцсан. Чөтгөрийнхний дотлтыг нь эсрэг өөрсдөө отдог. Тереса Темко 9 өрцөн байдаг. Ёсогч чөтгөрүүдийн бодоо олгож өгнө. Та нар жоох юм бэлдсэн. Яасан таалагдж байна уу? Нөгөө хоёр ч байдлыг ажиглаад эвгүүцлээгээд буцах гэсэн жихог өдрийн гэлнээгээд байдаг. Тэгсэн цус хоригчдын эсрэг хамгийн сайн чадвар галыг нь хорчдөг. Ингээд дөрвөн чадвар хорихыг хоёрыг нь хорчдөг. Алис ч бүгжнөөсөө гарах гээтэл. Алис тавшир одоо цаг нь ш. Ангун бүлгмий барилж байсан баазан сүнц. Жихог тэг гэж хүрээдэн. Энийг байгааг мэдсэнгөө. Чөтгөрүүд самхгийн дээд давхрын дээд цус хоригчтой хамтарч байна. Тундар дээр ямар нэгэн зүйл төлөвлөд огш байна. Миний олж мэдснээр дайснууд бослог хийхэр төлөвлөд байна. Мөсний дороолууд галч чууны өдийн төлөө явж байгаа. Гэхдээ өөртөө хөдний хамгаалалтаа яаж яах гэж явах вэ? Тэр өд өөр айтмтай нэгдвэл хаалга болдог. Ангун бүлгмийн хүмүүс хулгайлагцсан. Миний бодлоор хүмүүсийг өдтэй нийлүү замхгаа цогтөг гэсэн баг. Тэрээс ч бүр сонирн болцсон. Үгүй ээ. Амстердам болсон шиг бослоо. Төлгөө хэлдэ. Тэгсэн нөгөө талд Берто Овогийн хоёр өсөгдсөн зангамлаа үйждэг. Тэрнтэй тулдахад огтхон штэр сандраг. Бас нэг зүйл бат. Тэрнээс би Алис Моатрыг шиг мэдэрсэн. Бертчлээ. Гэ нэг баг зүүтсэн цус орж байна. Манайч төлөвлөгөөгөө бэлдээл. Чи яагаад дагаад байгаа вэ? Энэ бол дангуун бүлмийн юмч. Бас би ахалж байгаа. За тэр яах вэ? Хаач гэв. Цэнгэг усны нор. Цэнгэг усны нор талдуур давхрын хамгийн их маанаа шоглогддог газар. Ямар нэгэн муу зүйл авах тохиолдвол авгийн анханд нийш ярьж маана авдаг юм элэ. Багийн жинхэнэ хоёр цагаан төг барьсан. Энэ усны тороолууд нь их зарчимч шудраг дайчд. Бууж өгснөө илэрхийлж байхад нь дайрахгүй. Тэгээ манай хоёр авгийн ахмад дээр нь байна. Калакал. Чи хүчтэй байж яагаад ийм амархан буугаад өгч байгаа юм? Жинхэнэ тэгсэн тэр цагаан тугаа газар савснаа. Юун бууж өг. Энтэйч туулдахгүй чам дээр хөрчлээ. Ашгүй л гэдэг. Нөгөө калакалч уурлаад дуэл дутдаг жинхэнэгийг. Ой чи ахалмаар байна. Сайн байна. Тэгвэл харж. Тэгсэн зонвоо бүлгэмд нь нангуун толгоогоо шаагасдаг. 3 хэс түш хангалтгүй ч юу. Тэгсэн гадаа нь Ёсон ганч хямоо нахан гөлөг чамаг алан доо гэд ирчээдэг. Жинхэнэ калкалтаас авцаад илүүрхэж яадаг. Мөсний тороолууд баагийн бүгдээрээ шок. Би шок, та нар шок. За. Чи яллаа. Намайг нэр төртөгөр ал. Би нэр төр идэргээ мэдгүй. Гэтэ дөөлийн ялагчид дуулууртай байдгийг хэмнэдэн. Би чамайг яалах үед юу гэж бодсноо мэдгүй. Тэр чөтгөрүүд бас Дикас усан шумуулуудыг чи хангалттай ялж чадна. Тэгэхэд яах гэж чи доор наслаад байгаа. Бид хэдэнд хожигдоод доор наслаагүй. Тэр хоёроос хамаагүй хүчтэй нэгэн байсан. Тэр нэг Майкл гэдэг. Дикасус гэр бүлийн ойр төрлөختөө. Тэр бага цагт манай өвгөө надтай хамт тулцсан ч түүнийг дийлэх ямар ч боломжгүй. Калкал гэлгөө. Тэр нэр төртөө өхөл идэр ямар ац байх вэ? Ингээ. Би тэр шумуулуудыг чи харгалж байгаа. Тэгээд намагдаг. Оронд нь би багийг барьцаа олгоод хүлдээ чи. Чөтгөрүүдийн толгой лайслаад Микаэлаас энэ дороонууд эндүү илүү яагаад байна да. Чүн гэхэд ухаантай юм биш. Окей. Цэнгэг усны нуурлаа. Усны тороолоод хариу өгөөгүй. Батулкан чихгийн тал орчвол. Калкал сэвтэ санагдвал шууд аал. Гэт басснаа бүх дороонуудыг нүд ирмхий зур устгадаг. Одоо бараг ирж байгаа хаа. Илдэрээ Темка.
Дайрахад бэлдээд. Огч нисээд явж байсан чи хог калкал хоёр бүр цус болцсон тэрвэлцэн явждаг. Огч тэгээ мод тэнэг малнууд баригчлаа гэд дайраг бүгдийг устгачдаг. Жинхог байгаа зүгээс их том дэлбэрэлт өрчлээ. Зүгээрээ би. Чинд байна гэхэр чи нуур дээр хин. Жинхог тэнд хийжэл харуулдаг хаалт тавьсан байдаг. Тэрээсээ ч оггийн ардаас гарч ирсэн ээ. Арааманда жажигнараа. Одоо бууж өгвөл чамайг алахгүй. Юсуч шуудгүй гал. Тал баах юм болоод юм шүү. Яана. Чөтгөртийн дайралтаас ч юсуу болцсон сухтаал буцах саваал. Тэрээсээ ч бас савалцаал. Юсуч бүр хөөрийг нь тараж байна. Кемко тэгсэн дээрээс нь нээж идэд. Юсуу зогсож гараад комбатчнаа. Тэгсэн бодолт нь тэнэг бол Ланслот. Энэ бол өөр гэнэкай хэлдэг. Яагаад зогсоо шаачваа? Би ч хөөрөх гэдгийг нуруула буцаарай. Тэгээд зогцоо араас нь чөтгөрүүдээс өчнөө. Чечен. Unknown. Түрүүн ёсон гуурлаа таараад байсан шүү дээ. Тэгэхэд яасан бэ гэхээр Unknown-ы маск зүггээд 100 бүлгэн рүү төвшаагаал орсон. Тэгснээс цаас гаргаж ирсэн ээ. Сайн сонс. 100 бүлгмийн сул дор хамтнууд нь. Та төнөнгөөсөө хятадын хамгийн хүчрэг бүлгэн юм уу? Орог зүгээр хятад хоолны ресторан ажилласан чинь дээр юм байна. Одооноос би 100 бүлгмийг авчаа. Өтөн бити үзэх дээр. Одооноос. Ой бэж. Юу болоод? Уурлаад байвал яг одоо самтыг 7 дугаар төрөд. За бэж. Чи зөвхөн надтай ч биш ертөнцийн хамгийн хүчрэг ганц хөхтэй нүүрлэх болно. Тэгээд чамайг папришг болтолч балбах болно. Баяртай. Гэтэл билчин. Чичэн ганц хөх. Ясонч. Намайг юм хүүхд юм уншуулад чамайг алан да. За. Эхлээд энийг төсөөлөд хай. Энэ яг юу болоод байна гэхээр 100 бүлгмийг чөтгөрүүтэй толтуулж байгаа. Хамгийн амар нь тэр хоёр яагаад толдоод байгааг мэдэхгүй зав. Жинхэг тархитуулцаа. 100 чөтгөрүүдийг ганц хөөгийн тал, чөтгөрүүд нь 100-г Unknown-ы тал гэдгээ бодчих жоох байхгүй. Хоёр зайку. Тэр өөр нь манай цимхийг нь ашиглаж зурчж байгаа. Тэгээд гисдгүй хүндэд ирснээр төлгөө баярлцсан. Гэж бас байна. Тэрээс арай гэд ялгцсан байдаг. Ясуу цамкаас гарах гэж арал руу өтдөг өрнө. Гэтэ бид байрал дээрээ даваадaltaй. Декорато сайн бэлтэх хэрэгтэй. Гэсэн манай нүдийн шил дээрх ирэхэ хайлт шилжиж ороод ирнэ. Калкач Майклаас авсан сүнсний мөн чанар гэж бөмбөлгөө өгдөг. Энэ нь 2 цагийн турш энэ бөмбөлөгт цугларсан маанаг ашиглаж болдог. Ингээд өөрийгөө илчилчих юм уу? Жинхэнэ сүнсний мөн чанар ашиглаа маанага 113-аас 320 болгодог. Үлцэн хугацаа 1 цаг 59 минут. Шулын нүдэ ашиглах гэсэн ч болдгоо. Төвшний зүргээс олж. Алис хаана вэ? Мэдгүй. Тэсэн Михаил цусан зам гих чадвар ашигладаг. Энийг хүний цус ашиглаад амьд хөвддөг. Энүүгөө тэгээд цамхгийг эзлэхийн гинэ хайрамтай болоод. Өдийг олж авчир. Манай хэд харин тэр замыг нь хаацаа хамгаалж байдаг. Ихэ манай эд чадхаар үзнэ. Ариун чадвар ашиглаж мэддэг бахнэ. Араас нь тэгсэн Аоги Берти хоёр гарч ирээ гуруула зэрэг дээр харуулдаг. Жинхэнэ арай л хүчртгэ 39-ний болохоор. Тэгсэн ирэхээ шившлгээ өвч дуусаад дэлхийн хориг гээд хаалт идэвчдэг. Алисгээ өвчих гээд байсан. Тим их санаа юу тэрнийг. Тэр чууртай байгаа да. Гэт Бархами бүүж рүү маанага шилжүүлээд Алисыг гаргаад ирнэ. Алис бүх хүчнийхээ нэг үгээ гаргаж чаддаг байсан бол одоо 20 хүртэл хүчийг ашиглаж чадна. Би өвшгөө та нар заавал авах болно. Мөн урагч нар. Багийн хичиг калкалт шидэн болоор олроо. Урдлаараа бид хэр хүртэл орхож чадах мэдэхгүй. Гэсэн манай хоёрын өөдөөс нөгөө мангасууд дайраал. Калкалч саваал. Яагаад би юм зүйл хийх ёстой гэж. Би дангуун бүлгийн 20 дугаар ахмадчтэй. Тэр санаа зов. Би чамайг хамгаална. Жинхэнэ ямар гэж олонд байгаа юм бэ? Алис,
Чам Михаилтай ярих юм зөндөө байгаа юм шиг. Тэрийг чам затгаад өлцөө хоёрыг би харгалж байгаа. Намайг бүгдээрийг дааж чадахгүй гэж бодоод байгаа юм уу? Үгүй, хоёулаа ч хамтрагчд шүү дээ. Жинхогийн 3 дахь чадвар нь хоригддог. Дийлдэшгүй гэж чадвар. Алис ч Михаилтай савлчих болно. Түрүүн би та нартай дөнгөж 20 хуваараа л үзсэн юм. Тэг хөөрөө дугаарай. 4 дахь чадвар нь өргөдөж маанаас ордог чадварыг нь хулаад авчихнаа. Тэгснээр тэр маанаас оролтоо оддын эзэлтаа нийлүүлээд сүнснээс оролт гээд эс төвчний чадварт болж байна. Дайралт хийх үе дайсныхаа маанаас орж болно. Үргэлжлсэн дайралт оновчтой болов сүнслэг гих нууцтай дуусах аавна. Манайх болгонд 0.1 нэм. Энэ аргыг нь олох гэж юм. 62,000 өөр хослолт туршсан байдаг. Миний хүчин дэше хязгаар үгүй болсон одоо. Жигог Алис Михаил хоёрын дулааныг мэдрээд орлого хэрэгтэй. Тэний шууд бүртнийг алчдаг. Ярилцгаа удаа. Алис чангалтаа манай байхгүй болохоор савуулаа. Нөгөө талд галкал баг хоёр нөгөө шидийн болрыг нь олдог. Урагшаа. Багийн шидийн болрыг устгаад цус замыг нь цусалдаг. Тэгсэн чихөгийн огийг нь усан живүүлж байгаад мэдээлэл нь авчиж байгаа. 29 дугаар давхар уу? Эзэнт гүрний хүчин тэндүүд үгстэй. Михаил эзэнт гүрэнд байгаа балмууг нь аавна гэсэн. Өөр юу ч мэдгүй шүү би. Балмуг гэдэг нь хамгийн шилдэг луу хөнөх сэлэм. Нош чинь 48 дээр давхрыг луу галах гэж байгаа юм байна л да. Тэгээд огийг хамгаалчаад алиас руу явдаг. За барчихлаа. Сайн байлаа Алис. Одоо миний ээлж сүнсний мөн чанарыг үргэлжлэх хугацаа 30 минут. Өмхиот нэцтаад үгүй. Жинхогийн хөл гаргахаас алхаж байна шүү. Энд чи бааги. Угархаа сэлэмтэйгээ бүгднтэй толцсон гэж юу? Боцноос шаргүй юм гэж. Туслаач галкал өгөх гэж байна. Тэрээсач айлын ихчин гэж бууж ирээ юмчлэн. Өөрийгөө төвчлсэн бололтой. Жихогийн нэтэд ийшээ битгий ирээр дуусгараа бэрцэн идэ аваад шууд гараарай гэж хэлсэн байдаг. Шунлын нүд нь ашгүй нийгэм ажилдаг. Гэтэ зөвхөн холбогдлын нөхцөлөд болтод амьд үлдэх гэсэн байдаг. Ярцаасан бүх шүтгийг чинь суг татчихъя л да. Тийм үү. Майкл уурлаа тамны төлгөө чадвараа ашиглаад бүрчдэг. Яг дэлбэрх үед нь жинхэнэ дийлдэшгүй чадвараа ашиглацсан. Тэгээд дээрэс нь сүм шаагаад ороод ирнэ. Тэгээ бүр номаараа балбалж өгнө. Нэг мууганд ялагдана гэж одоо юу? Алис Жорж ирэл. Михаилийн эсрэг Алис чихэг хоёр. Final battle. Тэгсэн манай эдийн долоаны 39 дур давхарт үзэж байдаг. Алис цусан жадаа ашигла. Чи манайг нар Зүгээр би чадна. би та нарыг тэрний нүдээр үзэж байгаа мэдж байна. Мөгөлгийн урагч нар минь сайн сос. Би хөшөөг авахтаа нэг ам. Гэхдээ Алис энэ чи миний зүрхийг нэвлэж чадахгүй. Зүгээрээ би чадна. Бид Персусийн бамныг гараад жадаар цээжийг нь нэвч хаачнаа. Чадвар хуулбарлах нөхцөл биелээ. Та амжилттай сарны савар гэх чадвар хуулбарлаа. Тэггэж сүнсний мөн чанарын хугацаа дуусчих. Унаад өгдөн чихэв. Баярлалаа Жинхёг. Би анхны өшөө авалтаа амслаа. Үнэндээ миний жижиг хэсэг чамд итгэв. Яга надад туслаад байгаагаа ойлгохгүй байсан ч. Одоо би бүр итгэж байна. Баярлалаа. Нөгөө 39 дугаар давхард үдвэсэн ид шокрод. Энэ дээд цус орогч нар юм шиг байгаа. Тэр сэрчглээ. Чамаг ирэхгүй байхаар чи хайсан. Тулж байсан цус орогч нар л тэнд байсан. Бүгдээрээ сайжлаа. Үсэж байна шүү. Бүгдээр эцгээ. Чи яагаад битэлөө дараад байгаа юм? Канч их хэлсэн болохоор уу? Юугээд онгодоод байгаа юм? Чамаа гаргасны дараа канч их ёглоо.
Чи Кончихогийн тал биш мүү? Гэт инээд маань одоо л ойлгож байгаа шиг байна да. Би чинь төрөний том амтай нөөш. Чи ч гэсэн тэрний хаалаа шүү. Жөөгнө. Гэ шаагруу дайрах гэсэн тамгалагдсан хэд нь өөр өөрсдрүүгээ дайрж болтгоо. Дайруулж чадж байгаа юм шиг хөдөл мэдэр. Гал чүүний өдийг нэрж юм шиг авцсан. Энтэд олдууд охрыг бол амархан цэвэрлэнэ. Тэгэхээр эхлээд эцгээе. Тэгсэн калкал Жинхёг талархаа илэрхийлээд. Гэт цагаан алуус гэж чадвар очихно. 5 минутын турш дайралтын урд 15%-аар ихсэн. Нөө баярлал хэрэггүй дээ. Би өнгөө туслаагүй шүү дээ. Сарын 500 мана болов шүү. Бас бэдэн зөөхөд амар үүдэн тавьж харъя за. Нэрэмэ. Таны ухаан алдсан газар байсан юм. Энд ч Майкл Айзестер ашиглах гэж байсан ид байна. Баярлалаа өсөө. Нэрээ багийг завьцсан. Дангун бүлгэмдэнд тэгсэн 7 дугаар дахыг Ветеран компани цэвэрлсэн гэж бүлгмийг нь ахмад ууралж хүлээвэр өөрхий багийг загнаад. Тэгсэн ангууштай холбооны ерөнхийлөгч урт устэй сэтгүүлчтэй ярилцж байдаг. Тэр нэг эсрэг талуу хүн төрлөختний талуу гэдгийг хэлж мэдэхгүй. Одоохондоо ажиллаад байж бай. Манай хэлээс дэлгүүр хийсэй явж байгаамаа. Тэр бүрөө итэрсэн болтой. Гиснэ парветийн зүйлтэй гаргаж ирдэг. Энийг хэд тавсан зэрэглэлтэй. Энийг ашиглаад танхуу талын хүчийг ашигладаг хүмүүсийг хордог юм шиг байлээ. Яагаад байлисыг халах гээгүй ийшээ өрөх гээд байсан бол доо. Тэгсэн энэсээгээ сурлаг ирдэг. Цамкийн 1-р давхард болох баг зүүгээд оролцдог үдшилэг байдаг штэ. Тийш өрсөн байдаг. 25 дахь давхард хүрэхэд болдог үдшилэг маягийн даалгавар. Цамхаг тоглоом бахиж Жинхёг ганцаараа оролцож байсан. Тэгээд бүр ганцаараа галтан шатааш тоглосон гинэ. Сорилтын цамхаг 1-р давхар дэргүү бат. Энд Жинхёг үдшилэгд явах гэж костюм хийж ирсэн байдаг. Тэгээд орсон бас Ёнсун костюм хийлгсэн байж байна. Чимөө. Гэ манагаа цацруулсан чинь ганц гоблиноос босонд нокорцсон байж байдаг. За бити уурлаа. Чамд өгсөлэн байна. Тэг бороод байгаарай. Би ч юмсан чанарын хилцийг сайжруулах гаргийг хэлсэн шүү дээ. Би эвдлээгөө байсан бол гээл топ левел манипуляц шийдэж байгаа. За чам сүүл утаадгий. Тэсн айл ус руу арснаа. Тэр наачуд байнг байдаг охоо. Тэр айл усах юм бол. За надад ямар байдал явах вэ? Энэ өнөр. Цасан ширхгийн каналаа цэцэг. 16 дугаар давхрын өндөр болон дургд цэцэг энд байна гэхээр сонно. Бас ёсонг манага засал ганц чийл унаагүй. Нэмээч айлсыг харах үед гарц чинь хурц болсон. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Чирик Кеннис шиг дунд давхруудын менежер гэсэн үг. Эсвэл баруу юу? Тэгсэн нөгөө гоблин инээснэ. Сонирхолтой юм гэж. Гэтэ нэг зүйл дээр баруу байна. Эрик Кеннис шиг дунд давхрын менежер биш. Эрик Кеннис надад ажилдаг. Тэгсэн Жинхёг зочиж шунлынуудаа ашигласан төвчний зүрх маш их учраас болохгүй гэдэг. Энэ бол сорилтын цамхгийн дээд түвшний менежер Хастинг. Сорилтын цамхгийг бүтээхэд оролцсон 7 дээд түвшний менежерүүдийн нэг. Энийг гоблиноор л өвчтөв. Тэгээд нуугцсан менежерийг бас ингэж шагнал болгож айлээс дөрлөгөө аваад бас костюм хийх болсон. Чи тэрнийг хэр өчрөх юм мэдвэ? Тэгээд энэ цамхгийн дүрмийг шийддэг. Би хүртэл амьдралдаа ганцхан өндөр түвшний менежертэй болж байсан. Зүгээр дээ айлээс. Гэ ярцаад гараа ярцаанаа Жинхёг. Тэгсэн гоблиноос хувцчин болцсон. 150 гарагийн мессеж ирдэг. Явцгаа гоода. Багны үдшилтэнд самурай бүлмийн 2 хүн ирсэн. Юм яриа байжээс али санаандгүй мөргөлсөн чинь нөгөөт нь бадраад яаж гинэ гэ хэлж чамжаагүй байсан. Доошо шаналтай тэгшилж байна. Нөгөө хамт ирсэн шээцээ. Энэ дараалаад байгаа самурай бүлмийн хамгийн сайн юм байна. Хангалттай. Мөс хоёулын мэдчихлээ болно шүү. Тэгсэн нөгөөт нь андуураад ангалцаа томорж байгаад Жинхёгийн дургүйгээд нөгөө дарууцсан байсан багийг нэс авдаг. Тэгээ статусыг харснаа. Дэлхийн том толгойн бүлгийн нэгийнхэн мастер ийм хэм юм байх та. Чи юу хийснэ мэдж байна уу? Манай зөнгөө бүлгэмтэй холбоотой чамайг стаалаад. Чи дааж чадах юм уу? Гэ маск авчихна. Тэгээ хан усгож байгаад чамд нэг юм санаач. Миний зам төндсөн бүлгийн мастер байна. Хамаагүй алуулваа. Алис орцгой. Дотор нь тэрээс амаар явсан гэж байна. Бас 2 харьяа бос эс төвшин. 2 ихэр сайко алуурчд кэсэж үдэлээ. Жинхёг чадруудын сайхан чайдаа гэж бодсон. Тэгсэн самурай бүлгийн мастер зөнгөө бүлгийн дэд мастерт нь юмаа олж байсан. Тэр маа бардан навш. Би тэрэндээ өөрөө уучраа олно.
Үдшилэг таалагдж байна. Би доод давхруудын менежер Карми. Яасан юм бичиж байна шүү дээ. Чи миний өрсөн зочдыг юу ч боловцсон гэж сонслоо. Тэр үү. Манай амтрагч руу халдраад ороод ирсэн шүү дээ. Өөрийнхөө унаа тарих толгоогоо хөдлөгцсөн байх та. Дааж гинөт энэ. Өөхөө хүсэв. Зохион байгуулагч нь зочдоо сүрдүүлээд байх юм аа. Намайг алах гэж үзвэл чамдалгаа болно доо. Дээд давхруудын хүчрхэг оршуунууд нь энэ үйлчлэгийг үзэж байгаа мэлээ. Тэр хэд намайг хоригдлохгүй байна гэдээ дайрах гэсэн гоблин ороод ирнэ. Дөрөв жихийг юм бичээд байсан да. Тэгтээ гоблин лүү чиний хийсэн хувцсны товч унчлаа. Чамайг сайн гэж утсан юмсаа ормоо гурцлаа. Энийг одоо ирж янзл эсвэл би маш муу үнэлгээ өгөн шүү гэд явуулсан байдаг. Гоблин Чирикенис хэрэг дагуулсан уур савсуулаад нөгөө Кармен чин гүлэг болж байгаа байхгүй юу? Шууд чилэгдэж авснаа. Миний үйлчлүүлэгч юу хийж байгаа юм? Босод хүчнээс ахвал авч нөлөөж байгааг мэднэ. Гэхдээ зураас тавхгүй байхад болно. Гэхдээ өөр менежерээр өргөцсөн цочинг өөр менежерээр хаалтвал ирээдүйд хэн өрлөг хүлээж авах юм? Уучлаарай. Нэр өргөцсөн гэж мэдсэнгүй. Надаас биш, тэрнээс уушлгүй. Жинхиогч бичлэг хийгээд авчиж байгаа, хурцлуулж байгааг нь. Рикенесийн тэгсэн одооноос би энэ тийг зохицуулах зохион байгуулагч. Зарим нь мэдж байгаах яах гэж ийм үйлчлэг хийж байгаа. Гиснээ гол үйл ажиллагаа эхэлж байна. Энд нь болохоор дундаасаа нэгийг сонгоод 10-30 дугаар давхрыг яндаг ламбрит эсвэл дүүхэн газар руу явах юм байлээ. Голын товчдоор дараад явах давхраа бас хаашаагаа хэлэхэд болоо. Мариа тэгсэн бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй гэж шууд дүрдээ ороод нөгөө хэдэн ч хамтрахгүй хамтрна гэд хэрэлдэж байсан жихийг шууд товчон дээр даарснаа 25 дахь давхрын сайн хааны хөндийг сонгодог. Та эндээс ламбритийг дуусгаж эсвэл хүчээр сонгогчсноор зүгтгах боломжтой. Нөгөө хэдэн ч сандарсан. Юугүй хуу амчи гэсэн Мариа болоод Тавч дарсан мэдж байгаа. Тэрнээс асуу. гисэн байхгүй. Манай хүн ан дээр нуус хаалган голгоол. Сайн хааны болш руу хөдлөх 5 хаалга. Та зөвхөн ганцыг сонгож болно. Жинхэнэ алиг нь сонгохгүй. Цаа чин зүүн штэ. Юу гэж байгааг бол мэдэн штэ. Тэгсэн нэг амтан гараад ирдэг. Галын сүнс салмандар. Тэгээ хөврөөд аймар гал мал гаргаснаа чамааг өвдөлтгүй хаалыг гэсэн. Жинхэнэ гаргашаа харснаа. Сонсноо. Намайг ална гэж штэ. Гэт хаагээд хэлсэн нөгөө салман тарч байранд орно штэ тэгээд. Алис үстэй. Юм асууя. Жинхэнэ хаацсан юм. Дотроос ирсэн салхин тэр авдаг уу? Нөгөө үлцэн дөрвөнч гараад ирнэ. Салхины сүнс, газрын сүнс, усны сүнс, гэрлийн сүнс. Тэгээ салгамтай сөргөцсөн байхыг хараад гайхаал яава ивэ гэсэн. Энд чөтгөр. Тэгээ тамгалцснаа энэ тавыг. 5 сүстэй хамтарсан гэ 5000 оноо өгдөг. Тэрэнд эрдний лоо. Тэгээ дээд давхрын эд чинь хөөглөө шүсээ гожуулаад авах хүсэлтэд байлгээдэг. Жинхэнэч мөрөмийг авснаа. Сайн уу? Би мөрөмийн моён шүү байна. Чамайг мөрөнд ирүүл амьдруулъя гэсэн таслаад. Бүгд бас түрүү харуулсныг хийхэд бэлдээрэй. Чадахгүй бол хаагийн хоол болно шүү. Тэгээд эзэнт гүрний хүсэлтийг авснаа. Би Калатим хаан тулсан бэмээр байна. Би канчхёг. Эзэнт гүрэн намайг их сонирхож байгааг мэднэ. Бидэнд аачлах уу? Би чамайг цамхлуу авирахад их тус болно шүү. Эргээр бодж үзье. Гэхдээ нэг төгсөлтэй. Мариос тоглогч нар өрхүүдээс нь цаашаа явж чаддгүй өргө. Тэгсэн шинэ нөхцөл гараад ирдэг. Энд лабрити мангас эсвэл өрхөнд нь өвгөл багтаа өвчлөл рүүгээ шууд уцна. Энэ нөхцөлийг нь жихог нэмсэн байдаг. Тэгсэн зугмаа бүлгмийн бааж гаж уурлаад. Та нар чинь галзуурчгаа юу? Билүүс оноо чи эндээс гарвал алга болно. Энэ бол канжихыг өөртөө бүхнийг авах гэсэн явуулга. Түлж лабритийн талаар яаж мэдэх юм бэ? Мэдгүй ч бити олон талаар донгос гэж явцгаагаад өгдөг. Тэгсэн нөгөө мөрийн моёнсуу алсаас чимнэх техникээр канжихыг устгах хэрэгтэй. Гэхдээ чи бол тачхгүй. Тэгэхээр зүгээр мэ гэж бэлэг өгдөг. 5 сүнсний операц гон юм гээд энэ дээр өөрийгөө зөөлгөөд өрх хэдрийг энэ дүүгээр хараглуулдаг байгаа. Зос. Энэ даамарч. Энэ хүн далуулчих. Өрх эсвэл мангас төгсөн бол боцсон шүү дээ. орж яана. Ярамтцаас. Көсөжүүдэлээ. Тэд бага ахтаа нүдэн дээр ээж авыг алуулж байхыг харсан. Тэгээ чолоогүй тэр алуурчныг өөртөө халаад юу юм тийм сэтгэжтэй өөрчлөлт болчихсон. Холборлох нөхцөл нь тэдний өсөлтийг биелүүлвэл хуваалцах чадварыг нь авна. Аваа чадварлыг ингэж. Ганц л сүсчээ. Хамтдаа сүсэг өнөртэй. Өлбүр гэжтэй.
Тэгсэн нөгөө талд нэмэрч баг Жинхёг манахт орцсон гэж тэмдэглээд байжсэн. Моён сууч сүнслэг цусны ахлагчтай Жинхёгийн баг ихнийг аргалгээд тэгж байдаг. Жинхёг нөгөө манаас ордог чадвар ашигласан. Нөгөө хоёр нь бүр баярлаад байдаг. Бити заваараа дээ. Тэгсэн нөгөө хоёр нь доошоос хөрснө. Би чамайг ялахгүй мэн. Чам шиг амттай цустай хүнийг алж чадахгүй бол ядч гэр бүл шиг нь ойрхон болъё. Жинхёш тэгээд зөвчөөрөө тамгалцдаг. Тэгээд Жинхёг хаана вэ? Мэдг. Чаашаа явж байгаа юм. Мэдг. Чам мэддэг юм ба. Алид Жинхёгийн манаг мэдрээ тийшээ явна гэсэн чинь нөгөө сүнслэг цусны ахлагч баахан хүмүүстэйгээ гараад ирдэг. Жинхёг хаачва. Чамаас олгоо болгох хангалттай маань алга. Жүдэлөө, Кэси. Хоёр миний гэр бүл болохоор сайн сонсож бай. Одооноос хүссэн үнэ алж болохгүй. Боонд нь муу хүмүүсийг заагаад үгүй. Тэрэгдэг бол алдна уу, алагдана уу өөрсдөө мэд. Тэгсэн Жинхёгийн арц хурц болсноо. Яваад. Манай хоёр савлцнаа. Тэгсэн ясууг арай өчрдөггүй. Тэгээ яг их сүлбүүлэх гэж байсан тэрээс хамгаалж болж ирээл. Жарин хүчтэй байсан бол тэр охиноо хамгаалах байсан. Чараачлаа. Жинхёг нүд ирмхийн зов их зэргүүдийг алчдаг. Чи яагаад дандаа хожигдж байд юм бэ? Тэгээ хуруугаа амжицснэ. Бид хэдээс бост нь муу залуу шүү. Нааш, нохрох хэрэгтэй. Энд чи Сүнслэг цус болгоны ахлагчаа. Чөтгөрийн шашны дунд хүчний хөөж бити бардаад бай. Чамтай тулдагч хуучирч байна шүү. Гэт амархан алчдаг. Миний хамгийн хүчрэг тарилтай хэлсэн чи амархан хаасан үнийг тэр ганцхан тарилаар алчглаа. Чамайг гүйц гэж яах ёстой юм бэ? Тэр хоёр компани шинэ ажилчид шүү. Эний тааны бослоо явах замыг гаргаж өгнө. Оо чи ч ихтэй яг нэмтэй олж дээ. Тэгсэн нэг гар амьд гарсан нүдэ нээж үүдэг. Манай эд яахтай хааны болшиг одоод ирсэн. Нэгийг сонгорой. Энэ охыг дуурхуул эндээс гарах зам нэгнэ. Тэгсэн нөгөө амьд гарсан арч скрол ашиглаа моён сүнг авчирчдаг. сэн байла. Жавэ. Намайг олох гэж ариун скрол ашиглаа. Менежер мэдээ дуурлахгүй. Тэгсэн энэ лабритиг менежерүүд нь харж болдгүй мэлээ. Тэгснээ агуу буцаалтын юм нэгдээд цагийн турш статусаа хоёроор өгчдөг. Алиш лагаад үгүй гэсэн буцаад бархамын бүгжид нь хийчнэ. Олуулаа шүү. Хэдүүлж бас дууцгаа. Гэ нөгөө тамс үсээ тулааны горимтой нь гараад ирдэг. Чиний мэтгэл ахтай. Чухал авчдаг юу? Яг зөв. Үлээх холгонд гамшиг дагуулдаг гэдэг. Тэр тухудаа үлэг бол маш их хаз хөрөнгө гаргадаг хэлцдэг. Чи намайг тэнэг гэж бодоо. Ийм жижигэн газар агуу гурван гамшиг дуудвал амьд үлдэнэ гэж бодоо. Тэгсний эхний удаага үлээдэг. Эхний гамшиг хар хилэнц. Амар том хар хилэнц гаргадаг нэ. Тэрээсээ янсан хоёр ч нөгөө Ясунгийн өөр ертөнцид ордог чадвар орчдөг. Манош. Өөргөө бидэнтэй цуг бослох гээ. Солиор би дөнгөж эхэлж байна. Тэгээ өстө муур холгондож өгнө. Өөртөг гамшиг гээд амар том олгоо орхоо гараад ирнэ. Над тусал яваа. Ганчи хөөгөөс тэнийг авах хэрэгтэй. Гэт сэлэм шийддэг. Энэний 3 дахь үлээгт нь булааж аваад дөрөвдөх нь өөрөө үлээнэ гэж тэр үгэн бодож байгаа. Зарим нэгэд нийт хөрөнгө аз бол заримт нь гамшиг. Тэгээд 3 дахь үлээгээ бодлын бие гараад ирнэ. Тэм нэг хүчтэй хөрсөн болгон устдаад идэв. Жихёч албаар эврээ унгаагаар нөгөө муянг суугаар үлээлэх гэж байсан чинь Лёва аваад чуналцаж байгаад үлээчихнэ. Хөлөө зогс. Бол. Ааны бол шинх 50 боллоо. Гэт бэж нөгөө 3 гамшигын амьтад шилжчихдэг. Ер нь бослог гарчиж байгаа. Ёсон тэрээс хүчээ нөөж байгаа гараад ирсэн. Бэж юу болж байгаа гараад байхсаадаг. Боши эзэн бош уух штэ нүглээ нөхөслөх боломж олголоо. Гэт 3 гамшигын бага газар руу явах хаалга нэгдэг. Моёс унч Лёваг аваад буцаа мөрөмлөгөө скрол ашиглаа явд. Хараалет. Би сүлд үлээсэн бол мөрөнд бослог гарах гэж. Жихогч нудрага зангидаад хаалга руу яваад ордог. Эзэн. Жинхёг. За гинүүрээд парт орон манд дуусч байна. Нэг зүйл хэлэхэд 5 сарын 5 хүртэл бичлэг оруулж амжихгүй шүү.
Тэгэхээр 5 сарын 5-наас гамшигны төвчнөө Баатарын эвгээрэл дээр болцсоё. Бас энэ дэвсруудын шийгээрэй. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.